Манай энэ go to market-ийн өөрийнх нь үндсэн концепц нь гэхээр одоо Улаанбаатарын төв болоод одоо хойд бүс амьдарч байгаа одоо Улаанбаатарчуудаа дэлхийн нийтийн жишгт хүрсэн худалдаа үйлчлэгээний стандарттай тийм төр өөрчлөлт хийм зорилготой төслөөсөн. Хамаг худалдаанаас гадна community lifestyle гэсэн концепттэй. Тэр нь болохоор одоо энэ 2 км радиус амьдарч байгаа энэ нөхөдийнхаа одоо гол уулздаг газар, цуглардаг газар, цагаа өнгөрөөдөг тийм газар болох зорилготой уулзах цаг бас юм төслөөсөн. Манай төсөл нь хаан банкны болон Европын сэргээ болтын хөгжлийн банкны хамтарсан зээлийн санхүүжилтийг авч ногоон төсөл болсноор жилд нүрс хүчлийн хэрэг 567 тонноор бууруулж 24% эрчим хүчний хэмнэлтийг гаргаж хэлж байна. Одоо манай төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйлдвэрлэх тэр цахилгааны 24% нь тийм их хэмжээний нүүрсийг одоо жил болгон 10 жил 20 жил төлөхгүй болж байна гэсэн. Тэгэхээр зэрэг агаарын чанарыг сайжруулж байна гэсэн. Бид нар усны хэмнэлтэд өндөр байлгахын тулд бүх усны одоо хэрэглээнд дээр мэдрэгчтэй усны одоо мэдрэгчүүдийг ашигласан. Тэгэхээр зэрэг юм гарантаар ус гоожгүй хүн хэрэгл хүлээр усаа гэдэг маш хэмнэлттэй болж чадсан. Манай биений давхарт ажилладаг автогаалгын одоо газар нь өөрийнхөө ашигласан усаас хард усаа бид дахин ашиглаад дээвэр дээр болсон бас борооны устдаагаа нийлүүлээд дахин энэ атмосферын угаалгатад ашигладаг. Дээрээс нь бид нар биений давхартай хог ингээд англин ялгаад төрөлжүүлэх тийм бүтэн их байна. Тэгэхээр хогийг анхнаас нь хаягаас авахгүйд хогийн савнуудаас авахгүйд цуглуулад тэгээд доороо болохоор англин одоо ялгаад ээжлээд тэгээд ингээд цаашаа нийлүүлдэг. Дахин ашигладаг. Ирээдүйд энэ ногоон зээлийг авах тэгээд одоо хүсэж байгаа бусад энэ бизнес эрхлэгчид одоо хүмүүст бол өгчүүл үндсэн зөвлөгөө гэвэл боломжтой байвал энэ зээлийг заавал авах хэрэгтэй гэж зөвлөнө. Энэ бол одоо би бол Аз жаргалын зээл гэж хэлнэ.